Оройн мэдгээр үзэгчтэй 5 гарагийн MBC News мэдээлэл хөтөлбөр эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Хууль бус хил дамсан малын хулгайтай тэмцэх сэдвт зөвлөгөө болж байна. Аймгийн болон нэрмжт олимпиад явагдаж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд цогтой жолооч нар ихэдсэн гэлээ. 50-ны Жунхаг сургууль манай аймгаас 5 хүүхэд элсүүлнэ. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Хууль бус үйлдэл хил дамсан малын хулгайтай тэмцэх сэдвт зөвлөгөө нь манай аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү зөвлөгөөнд хууль зүйн яам, Зэрэгэлдэх аймаг болон манай аймгийн хууль сахиулах хүчний байгууллагуудаас гадна Туваагийн бүгд найрамд улсын төлөөлөгч нар оролцож байна. Зөвлөгөө нь Монголын талаас хууль зүйн яамны төрийн захирааны удирдлага хэлтсийн дарга зоригт хил хамгаалах ерөнхий газрын штабын дарга хурандаа гансүх, хил хамгаалтын газрын дарга хурандаа мөнгөнжин нарын төлөөлөл, Орсын улманы улсын талаас Туваагийн дээд хурлын аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын орооны дарга Бартина Сади, Орсын улманы улсын хизээлийн хэсгийн хилийн бүрэн эрх төлөөлөгч хурандаа Бисечконоор төлөөлөл нь оролцсон юм а. Мөн Увс Баяуулгийн завхан зэрэг хилийн аймаг сумдын удирдлага хууль хяналтын байгууллагын төлөөлөл хилийн ангийн захирагч нар оролцож байгаараа өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна. За Увс аймгийн хариуцсан хэсэгт хилийг хамгаалж байгаас мөн хилийн бүрэн эрх төлөөлөгч нарын хамтарсан зөвлөгөө болж байна. За энэ зөвлөгөөнөөр энэ Увс аймгийн хилийн эсрэг гараад байгаа энэ малын хулгайтай тэмцэх чиглэлийн ажил бол урагшлна гэдэгт бид нэр итгэж найдаж байна. Төр засгаас энэ ажлыг бол сайжруулах, энэ зөрчил хэмтэргээс урьдчилан сэргийж гэсэн олон ажлуудыг төлөвлөсний нэг илэрхийлэл нь энэ баг. Тэгээд цаашд бол хууль эрх зүйн орчныг сайжруулах, Орсын улманы улсын талдаа найрсаг харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлийн олон ажлууд төлөвлөгдөөд хэрэгжих юм бол энэ хулгайн асуудал бол буурах, дасан зогсох асуудал руу чиглэгдэнэ гэж үзэж. За энэ удаагийн зөвлөгөөний бас нэг ач холбогдол нь бол ерөөсөө энэ орон нутгийн иргэд, хууль хяналтын байгууллага, засаг захиргаа, за мөн ялгаа авах Орсын улманы улсын Туваагийн бүгд найрамд улсын засаг захиргаа, хууль хяналтын байгууллагууд, ард иргэдийн хамтын ажиллагаа энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаа улам илүү боловсрон болгоно гэдэгт л чиглэгдсэн ийм томхон арга хэмжээ болж байгаа. Тэгэхээр яагаад Увс аймагт энэ зөвлөлийн зохион байгуулж эхлэхээр хил дамсан малын хулгайн дийлэнх үйлдэл Увс аймгийн энэ хилээр явагдаж байгаа. За нөгөөдгөр бас бусад аймагуудынхаа энэ холбогдох байгууллагын хүмүүсийг энэ өр завцрахад хамгийн боломжтой төвд нь байрлаж байгаа учраас Увс аймаг зохион байгуулж байна. За энэ арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч болон Монгол Улсын хууль зүйн сайд бол онцгой ач холбогдол өгч анхаарал хандуулж энэ зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж байна. Тэгээд Орсын улманы улсын зохион байгууллагын төлөөлөгчд болон энэ манай Монгол Улсын хил хамгаалах байгууллага цагдаа бусад орон нутгийн удирдлагууд байгууллагууд бүгд хамтран оролцож байгаа юм өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаагаар анхудаа болж байгаа. За сайдын хувьд бол ер нь энэ арга үйлдэлүүд дээр ерөөсөө тодорхой арга хэмжээ авч цэг тавих цаг нь болсон гэсэн юм үүрэг далгуур гэж байгаа. Яагаад гэвэл Орос Монгол улсын харилцаа бол өнөөдөр маш өндөр түвшинд найрсаг хамтын ажиллагаа хөгжиж байгаа. Хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд ер нь бүхэл түвшинд хамгийн таатай нөхцөл бүрдсэн сайн хөгжиж байна. Гэтэл энэ хил дамсан хууль бус үйлдэлүүд болон малын хулгайн асуудал бол олон жил дамнаад өнөөг хүртэл бас бүрэн шийдэгдэхгүй үргэлжлээд байна. Тийм учраас манай хамтын ажиллагаанд бас нэг юм хар тол болж байгаа энэ үйл явдлыг тасан зогсоох үүргийг сайдаас өгсөн. Ийм ч учраас бид энд онцгой ач холбогдол өгч хоёр улсын хил хамгаалах байгууллагууд болон цагдаа орон нутгийн удирдлагуудыг оруулсан зөвлөгөө хийж байгаа. Зөвлөгөөнөөс бол зөвлөмж гарна. Энэ зөвлөмжийг бид хоёр тал хоёулаа биелүүлэх ийм хүлээх байх. Ер нь бол аль аль талаасаа энэ асуудлыг ер нь нухастай шийдъя гэдэгтэр бол өвжил баримтлал санаа бүрэн нийлж байна. Монгол улс Орсын улманы улсын тусгаар тогтнол нутаг дэвсгэр улсын хилийн халдшгүй дархан байдлыг харилцан гүнзгэх зарчмыг баримтуулж хилийн 4 аймаг 16 сумын нутаг дэвсгэрээр хил задлгаж хил хамгаалтыг зохион байгуулж байна. Тиймээс 2010 оноос 360 удаагийн 704 хүн хилийн зөрчил гаргасан бөгөөд жилээс жил зөрчлийн тоо буурч байгаа нь Монгол Оросын хилчдийн хамтын хүчин чармаал хууль хяналтын байгууллагын ажлын үр дүн гэж талууд дүгнсэн байна. Одоогийн байдлаар тодорхой саналуудыг энэ илтгэлийн явцад сонсож байна. Энэ нэгдүгüрт нь орон нутгийн удирдлагатай хамтарч иргэд малчтайхаа дунд хууль сурчлах арга хэмжээг тодорхой явуулъя.
орон нутагт одоо хил даваа оршин сууж байгаа малчид маань хилийн тухай хуулиулаад бусад хууль тогтоомжийн бас мэдлэгийг сайжруулах чиглэлээр цаашлаад эрх зүйн сургалт сурчлагыг хамтарч явуулъя. Мөн одоо ингээд малаа хариулгагүй эзэнгүй орхисноос болж одоо хил дамсан малын хулгайч тодорхой хэмжээний өөш малаа хулгайд алдах нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас энэ хүмүүстэй бас энэ чиглэлээр сургалт сурчлагын ажил явуулах ийм чиглэлүүдийг тодорхой сая ярьсан байгаа. За мөн хоёрдугаарт нь одоо хил дамнан хулгайлагдсан тохиолдолд мэдээллийг хоёр талын хил хамгаалах байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд нэг нэгэндээ шуурхай дамжуулж эрлийн мөрөөр орж үр дүнтэй эрлийг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх. За гуравдугаарт нь бол хилийн төлөөлөгчдийн шугамар одоо үр дүнтэй хамтарч ажиллах ийм чиглэлүүдийг ярьж байна. Зөвлөгөөнөөр хил дамсан хууль бус үйлдэл, малын улгаан зөрчил, түүнтэй тэмцэх нөлөөлж буй асуудлын талаар талууд ярилцсан юм. Зөвлөгөөний зорилго нь Монгол Орос улсын хилийн дэглэмийн тухай Монгол улс, Орос улсын улсын хоорондын гэрийг хамтраас ахиулах, улсын хил дамсан малын улгаан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан зөрчлийг хамтарч шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байна. Добрый день, уважаемые телезрители. Өнөөдөр амрыг халдах юм. Тэгээд би бол одоо Туваа улсын иргэдийн өмнөөс Монгол улсын улс аймгийн нутаг дэвсгэр малын хулгайд тэмцэх зөвлөгөөнд хүрэлцэн зүйлсэнд баяртайг илэрхийлнэ. Өнөөдрийн зөвлөгөө нь хуралдааны асуудлууд ахиц гарна гэж итгэлтэй байгаагаа илэрхийлээ. Одоо ингээд одоо малын хулгайны асуудал одоо өчтөр өнөөдөр гарч ирсэн биш одоо түүхээс үүсэж байгаа хүндрэлтэй асуудал болж байгааг нь батгаж байгааг нь хоёр талын хууль хамгаалтын байгууллагын бэлтгэлээс амжилт гарч байгааг нь үзэгдэж байна. Одоо ингээд өнөөдрийн хууль хамгаалтын байгууллагын харилцан ажиллагааны дүнгээр зөв чиглэлээр явагдаж байгааг нь үзэгдэж байна. Тэгээд энэ арга хэмжээг цаашид өргөшүүлэх ёстой гэж хэлж байна. Өнөөдрийн зөвлөгөөний гол зорилт нь бол одоо хууль бус этгээдийн хууль бус үйлдлийн урдсан сэргийлэх чиглэлрүүлсэн арга хэмжээ болж байгаа. Ингээд бидний хууль бус этгээдийн үйлдэлээс урьдчилан арга хэмжээ, тасан зогсох арга хэмжээ авах ёстой. Нэгд нь бол одоо хууль хамгаалтын байгууллагын үйл ажиллагааг чангаруулах гэж хэлж байна. Хоёрд нь бол одоо орон нутгийн засах захиргааны үйл ажиллагааг эрчимжүүлэх. Тэгээд хоёр улсын хоорондын гэрээний дагуу хулгайлдсан болоо бэлчрээд авсан малын эерийн сурвалжлах, хамтарсан комиссийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. Одоо ингээд түнчлэн тэмдэглэх нь бол одоо Оросын талаас хил өдөрт газар болон Оросын холбооны улсын бүрэн төлөөлөгч болон Монгол улсын бүрэн төлөөлөгч нэрийг хамтран харилцан ажиллаж байгааг ахиц гаргаж байгааг тэнд онцгой тэмдэглэж байна. Одоо ингээд энэ хоёр хил зэрэгэлдээ хоёр улсын адилхан занжил амьдралынх нь улмаас цаашид малын хулгайтай холбоотой хилийн зөрчил шууд буурч тасн зогсоодно гэж итгэлтэй. Зөвлөгөөнөөр хил дамсан хууль бус үйлдэл, малын улгаан зөрчил, түүнтэй тэмцэх нөлөөлж буй асуудлын талаар талууд ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар зөвлөмж гаргасан ба хил дамсан малын улгаатай тэмцэх тал дээр талууд илүү нэгт нэм ба хамтран ажиллахаар төлөвлөж, зөвлөгөөний үеэр хамтын ажиллагааны протоколд гар үсэг зурсан байна. Өнөөдөр аймгийн болон нэрмжит олимпиадууд явагдаж эхэллээ. Тус олимпиад 25 төрлөөр багц сурагчдын дунд зохион байгуулагдах бөгөөд энэ жил чадвар дээр суурилсан даалгаврыг гүйцэтгүүлж байгаагаараа онцлог болж байгаа гэлээ. Сурагчдын амралтын тохиолдол нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч багш нарын дунд 25 төрлийн олимпиадыг явуулж эхлэв. Олимпиадад аврагуулсан багш сурагчид эх 5 дугаар сард болох төлөвлөлд оролцох эрхтэй болох юм. Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээр багш сурагчдын дунд монгол хэл, уран зохиол, математик, физик, нийгэм, хим, түүх, гадаад хэл зэрэг хичээлээр жил бүрээр олимпиад зохион явуулдаг. Энэ удаагийн олимпиад математикийн хичээлээр эхэллээ. Энэ жилийн олимпиад багш сурагчдын чадварыг шалгасан шалгуураар явагдаж байгаа бөгөөд түүхийн хичээлийн олимпиад гэхэд тест гэсэн хэсгээр явагдах юм. За 2014-өөс 15 оны хичээл энэ жилийн төрөлцсөн бол нэрмжит олимпиадад одоо явагдаж эхэлж байна.
За олимпиад бол энэ 7 хоногт буюу 23-наас эхлээд олимпиадууд маань явагдаж байна. За энэ олимпиадын энэ жилийн онцлог бол ерөнхийдөө бол ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарын олимпиад мэрэгжлийн чиглэлээр оролцож байгаа. За энэ нь юутай холбогдуулж байгаа юм бэ? Увс аймагт ерөнхийдөө оюуны багш нарын одоо их наадам эхэлжээ гэж хэлж бас боломжтой болж байна. За яагаад гэвэл олимпиад маань 22-наас эхлээд бол ПИЦ-ийн олимпиад эхэлж байна. 2 дугаар 10 жилийн. За өчигдөр бол математикийн стандартын олимпиад. За өнөөдөр бол ерөнхийдөө бол боловсролын газар зохион байгуулагдах нэрэмжит 12 төрлийн олимпиадыг чиглэл бүрээрээ явуулж байна. За 26-27-нд ерөнхийдөө улсад одоо оролцох 2-ын давааны төрөлцөө олимпиадууд маргааш нөгөөдөр явагдаад энэ 7 хоногт ерөнхийдөө Увс аймагт бол багш нарын бол олимпиадууд, багш сурагчдын олимпиадууд амжилттай явагдаж байна. За өнөөдөр ерөнхийдөө олимпиадын онцлог юу вэ? Яагаад бид нар ингэж бүх багш нарыг оролцуулах боломжтой болж байгаа юм бэ гэвэл за өнөөдөр жишээлбэл хөгжмийн олимпиад явагдаж байна. Хөгжмийн олимпиад бол багш нар бол ерөнхийдөө чадварын олимпиадууд нэлээд явагдаж байна. Багангийн багш нарын нэгдсэн олимпиад явагдаж байна. Эхлэгийн олимпиад явагдаж байна. За Бацэг ахсны нэрэмжт гадаад хэлний олимпиадууд явагдаж байна. Эдгээр бүгдээрээ хүүхдүүд багш нарын дандаа чадварыг одоо шалгасан, хүүхдийн бүрийг хөгжүүлэх, за боловсролын чанарын шинжилэлтэй холбогдуулсан олимпиадуудын бодлого тавилтад тэр бүр чиглэгдсэн байгаадаа бас онцлог байна. Аймгийн олимпиадуудтай давхцсан нэрэмжит олимпиадууд явагдаж байгаа бөгөөд энэ жил багш нар хүүхдүүдийн мэдлэг ухааныг уралдуулсан өргөн цар хүрээтэй явагдаж байгаа юм байна. Энэхүү олимпиадыг олон хүүхэн төрийн болоод хувийн хвшлийн байгууллагууд ивэнттгэн хамтран зохион байгуулж байгаа юм байна. За ингээд судалгаа шинжилгээгээ явуулдаг. Улсын хурлын гишүүн Баяр сайхан ардчилсан нам Монгол Ардын нам хамтралсны гавар шимийг 5 толгой төсөлтөөр харуулах ёстой. Популизмыг хизээнээсээ дэлхийн улс төрчид хийдэг байсан шүү дээ. Популизм гэдэг чинь ард түмэн гэдэг латин үгнээс гаралтай ард түмнийг өөртөө татах нэг арга байсаар ирсэн төвхтэй. Харин манад энэ популизмыг одоогийн ардын нам эхлүүлсэн гэхдээ өнөөдөр хувь хүний популизм PR шинжиндээ орж дэлгэрэх боллоо. Тийм учраас зарим нэг гишүүн ерөнхийлөгч Илбэг Доржийг огцруулах тухай ярьж эхэлж байна. Монголын ард түмний саналаар сонгогдсон ерөнхийлөгчийг нэг гишүүн яриад огцруулчихдаг, хэсэг бүлэг хүн шийдчихдэг юм бол сонгуул хийж явуулахын хэрэг байхгүй шүү дээ. Ингэж хэд их популизмын донд тусч болохгүй л дээ. Болох ёстой юм зөв гол төр талаараа явж байна. Парагц зүг сайдаж муудаа салж нийлээд явж байдаг шүү дээ. Төрийн албан тушаалыг та нар парагц бүлэглээрээ хувааж авлаа гэж шүүмжилдэг юм. Гэхдээ альва албан тушаалтыг томилохдоо манай нам парагц бүрээс нэг хүнийг нэр дэвшүүлж цэвэр өрсөлдөөний зарчмаар өндөр шалгуураар шүүдэг. Энэ утгаараа парагц гэдэг эрүүл үзэгдэл юм а. Ардчилсан нам шиг байж чаддгүй намууд биднийг мөн хэлэхээс биш явахтай. Бид ямар ч гэсэн шинжлэлийн засгийн газрыг шийдлийн засгийн газраар солилоо үр дүнгүй хүлээж яаж ажиллахыг нь харж лэнэ. Эдийн засгийн гадаад нөхцөл байдал муудсан, зэснүүрс алтны үн унлаа. Гэхдээ өнөөдөр нэг зүйл шүүмжлэлтэй хандж байна. Шийдлийн засгийн газар 5 толгоогоо яаралтай явуулахгүй байна. Үндэсний аюулгүй зөвлөл болоод ерөнхий сайд зоримог шийдвэр гаргах хэрэгтэй 5 толгойг улсын хурлаар заавал хилцээд байх шаардлагалга. Хамтарсан засгийн газрын үед оюу толгойн төслийг явуулсан байдаг. Үүн шиг одоо ардчилсан нам Монгол Ардын нам хамтарсны гавар шимийг 5 толгойн төсөлтөөр харуулах ёстой. Шинжлэх ухааны техник их сургуулийн ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Инхбатар. Манай шахмал түлш нүүрснээс илүү илчлэгтэй. Бид 2008 оноос Канад модон каркасан байшингийн технологиг нутагшуулсан туршлага бий. Анх зөвхөн хувийн байшин барьдаг байсан бол өнөөдөр сумын төвийг барих хэмжээнд технологи эзэмшсэн. Бид энэ ажил зөвхөн үйлчлэгээ үзүүлж хяналт тавьсан. Одоо нэвтрүүлж байгаа технологи маань наамал цэвэршүүлсэн модон хавтан шахмал түлш гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Модон хавтан гэдэг нь 15 см-ээс дээш хэмжээтэй модыг хатаагаад хооронд наагаад 1.2-ыг харьцан 3 м хэмжээтэй хавтан болгоно. Монголчууд яртай модыг ашигладаг, харин энэ технологиор ярыг тайраад буцаагаад наачхан шахмал түлш маань нүүрснээс илүү илчлэгтэй утаагүй гэдэн батлагдсан. Түүхийдийн хувьд ойг цэвэрлэх зорилтоор шатсан мод хожуудыг ашиглах боломжтой. Тэр хожуулаар юу ч хийж олно. Үүнийг суулж авдаг технологи байдаг. Гэхдээ энэ нь хөрсний эвдрэл үүсгэж байгаа учраас зөвхөн үндсэн хэсгийг ухаж авдаг технологи нэвтэрч байна. Дотоодод ийм технологи нэвтэрч цэвэр наамал банзан бүтээгдэхүүн
үйлдвэрлэх боломж байхад заавал Хятадаас шахмал хавтан бүтээгдэхүүн авах шаардлага байхгүй. Урдаас ширээ сандал хүүхдийн тоглоом зөөх шаардлагагүй болно. Хятадаас орж иж байгаа модны эдлийн татварыг жаахан нэмжигтэл модны салбар том боломж гарч ирнэ. Ингэснээр эхний ээлж нь модны эдлийн нүн жаахан өсч магадгүй, гэхдээ өрсөлдөөнөр утахгүй бөөн гэж бодож байна. Хүүхдийн тоглоом, сургууль, албан байгууллагын ширээ сандлыг дотооддоо үйлдвэрлэхэд олон тооны ажлын байр гарна шүү дээ. Аймгийн хэмжээнд согтуугаар болон эрхийн өнөөлөхгүй тээврийн эрсэл жолоодох талаас нь зогсоогдохгүй байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар ихэд 16 хүн эрүүжүүлэгджээ. Сүүлийн үед архи согтууруулахундаа түүнээс үүдэлтэй осол гэмтэл хүчирхийллийн хар бараа мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй цэцэгт голсон. Нийгэмд гарч байгаа сөрөг үр дагавар гэмт хэргийн 46% нь согтуугаар үлддэг байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч ямар эрсдэлд ордгийг хүмүүр мэддэгч амьдралдаа хэрэгжүүлэх нь сул байгаа юм а. Манай аймгийн хэмжээнд гэхэд өнгөрсөн 7 хоногийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 16 бүртгэгдснээс гадна хурд хэтрүүлсэн болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос 16 хүн 6 сараас 2 жилээр жолоод хэрхий асуулж эрхийн нөлөхгүй согтуугаар тээврийн жолоо барьсан этгээд 7-оос 21 хоногийн баримтчилгаа авсан байна. За өнгөрсөн 7 хонд хөдөлгөөний аялал хангах тасаг дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 зөрчил бүртгэгдсэн байна. Тэгээд дулааны улирал эхэлж байгаа дуулагдуулаад жолооч нар согтууруулах гунданы жил машин доторх ууж хэрэлж байна. Тэгээ машин жолоодох асуудал их гарч байна. Ер нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэж байгаа нийтийн хэргийн 46% нь согтууруулах гунданы зүйл хэрэгэлсэн үедээ үлдгэсэн байна. Тэгээд ард иргэдтэй хэлэхэд архи согтууруулах гунданы зүйл хэрэгс үедээ тээврийн хэрэгсэл бас битгий жолоодж байгаа ч гэж хэлмээр байна. Тэгээд одоо бид нар энэ 16 жолоочид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэхтэй жолоочдыг нь эрхийг 2 жилээс 6 сарын хугацаагаар хасна. Эрхийн үнэлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан жолооч нарыг сум дундын 24 дугаар шүүхээр 7-оос 30 хоногийн баримтлах шийтгэл ногдуулна. Тэгэхээр одоо бас дулааны улирал эхэлж одоо хөдөлгөөн бас ихсэж байгаа шүү дээ тийм ээ. Яг одоо ямар зөрчлүүд ихвчлэн гарч байна. За дулааны улирал ихсэндээ болгодолууд айл болгоны гадаа бас бүрэн бус тээврийн хэрэгслүүд бас хөдөлгөөнд оролцож байна. Гэрэл дохио бүрэн бус үйлчлэг тоолгон доороогүй тиймэрхүү тээврийн хэрэгслүүд ихтэж байна. Тэгээд жолооч нарт хэлэхэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцооч. Хамгаалах бүсээ хэрэглээч. Архитектарс битгий угаарай. Ууж тээврийн хэрэгсэл битгий жолоодороо гэж хэлмээр байна. Архигч хорт хар идэ таныг алхам алхмаар амьдралын эцсийн зам руу дагуулж байна гэдгийг эргэн бүр ухамсарлаж энэ асуудал цэг тавих цаг нэгэнтэрчээ. Тиймээс замын хөдөлгөөний дүрм өөр юм болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс архи согтууруулахундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, жолоодох эрхийн үнэлэхгүй жолоо барихаас татгалзах, хамгаалах бүсээ тогтмол зүүж хэвших болон цар ярихгүй байхыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхаарууллаа. Тавны Жунхаа их сургуульд манай аймгийн 50 хүртэлх оюутныг инженер технологийн чиглэлээр эс зүүзэн суралцуулахаар олжээ. Энэ сургууль хүүхдээ суралцуулан дээд боловсролыг хүүхдээ эзэмшүүлэх хүсэлт эзэгчүүдэд зориулан энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Манай аймаг бүгд найрамдах Хятад ард улсын Тайван улстай олон талаар хамтран ажиллаж байгаа. Увс аймаг Тайваны хамтын ажиллагааны хүрээнд увсын брэнд чацрагныг дэлхийн зах зээл гарах боломж өртсөн. Харин одоо Тайван улсад бүгд найрамдах Хятад ард улсын Тайваны Тайван Монголын боловсрол, эрүүл мэнд, бизнесийг дэмжих нийгэмлэгийн дэд зөвлөлийн дарга Хун Хоомын Тайваны Жунхаа их сургуулийн олон нийтэд харилцах халууны дарга профессор Се Хуан Ниан нар манай аймагт ажиллаж оюутныг Тайван улсад суралцуулах талаар өвс нутгийн хөгжлийн хөтөч төрийн бас байгууллага Жунхаа их сургуультай гэрээ байгуулсан. Ийхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар ээлжилт хичээлийн жилд 80-аас дээш хувийн үнэлгээтэй суралцж чадвал тэтгэлэгт хамрагдах боломж өрдөж байгаа юм а. Тайваны Жунхаа их сургууль манай аймгийн 50 хүртэл оюутныг инженер технологийн чиглэлээр суралцуулах юм байна. Энэ сургуульд суралцахдаа эхний жилдээ бол 3,000 ам долларыг бол 3,000 долларыг бол одоо барьцаанд байршуулнаа. За учир нь яг гэхээр хүүхдүүд энэ төлөвлөгөө нэг жил хөнгөлөлтөй одоо хэлний бэлтгэл сурчгаад үндсэн сургуульд эс хохлоор одоо би янз бүрийн шалтгаан хэлээд одоо сургууль орхидаг юм байд юм байна. Ийм учраас 3,000 долларыг байршуулдаг. За ингээд хятад хэлний одоо тэр TOEFL шалгалтын одоо 2-р түвшин шалгалтыг 80-аас дээш өөр үнэлгээ авч одоо хангасан оюутнууд бол тэр бакалаврын ангид элсэн суралцнаа. Бакалаврын ангид элсэн суралцах хугацаанд хэрвээ одоо 80-аас дээш хувийн үнэлгээтэй суралцах чадах юм бол тэр сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм. Ийм учиртай. За тэр 3,000 тэгээд үндсэндээ 1 жилийн хугацаанд одоо ямар зардал гарах вэ гэх хүмүүс сонирхож байгаа баг.
Нэгдүгээр одоо одоо энэ эрх намар очлоо гэхэд 3,000 долларыг барьцаанд байршуулна. Жилийн ерөн дээр одоо одоо тэр амжиргааны зардал нь бол 2,000 доллар орчим гард юм байна. Дээр нь бол эрэгтэй хүүхэд бол 600 долларын, эмэгтэй оюутан бол 1,000 долларын үнэтэй дотор байранд амьдардаг зардалтай. Ингээд тооцоод үзэх юм бол нэг 5,600 өөрөөр 6,000 орчим одоо долларын зардал бол эхний нэг очсон оюутанд бол гарнаа. Дээр нь бол эндээс одоо 50 орох зардал бас нэмэгдэнэ. Ингээд энэ дүнгээр нь аваад үзэх юм бол одоо тодорхой хэмжээгээр ийм хэмжээний зардлууд гарах юм. Харин магистр, докторантур суралцах оюутны тухайд бол бас адилхан тэр хэлний бэлтгэл хөнгөлөлтөд суралцсан, бас саяын хөнгөлтүүд яг адилхан үйлчилнэ. Гэхдээ магистр, докторантур сурж байгаа хүүхдүүд бол мэрэгчлэрээ бол тэнд ажил эрхлэх болцоотой буюу дадлагын бааз газар байдаг. Тэн дээр нь жилийн одоо жил дунджаар 8,000 долларын цалинтай юм ажиллах болцоотой байгаа. Бакалаврт бол тийм ажиллах болцоо бол байхгүй. Ийм байдалтай одоо яасан. Тус сургуульд эсгээр хүсэгчтэй материалыг 4-р сарын 10-наас өмнө Жунхоо их сургуульд хүргүүлэх юм байна. Эсгийн хүсэгчид аймгийн засаг даргын намын газрын нийгмийн хөгжлийн хэлцэд хандан хүсэлтээ гаргах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудас болон аймгийн засаг даргын намын газрын 216 доотод ирж авах боломжтой байна. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараа MBC-ийн ус мэдээлэл хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.